Та бидний харж байгаа энэ зураг бол Францын нэртэй зураач Эдуард Биффийн зурсан Парисын конгресс гэх зураг юм. Дорнод Европт 2 жил гарan үргэлжилсэн Кримийн дайныг эсэлсэн Парисын энхийн гэрээг сөргөлдөгч талууд 1856 онд баталсан. Энэхүү гэрээнээс олон улсын эрх зүйд орж ирсэн хамгийн чухал ойлголт нь аливаа зөрчил маргааныг дипломат аргаар буюу яриа хэрэлцээний замаар шийдвэрлэх зарчим юм. Харамсалтай нь энэхүү зарчим тэр бүр хэрэгжиж чадаагүй улмаас дайны нөхцөлтэй хүн төрлөختөн хойшидж олон удаа нүүр тулсан байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа шинээр бий болсон хүйтэн дайны нөхцөл байдлыг хурцдахгүй тулд зөвлөлт холбоот улс болон баруун Европын орнуудын хоорондох зөрчлийг бууруулах, аюулгүй байдал хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг 1975 оны 8 дугаар сарын 1-нд баталж байжээ. Энэхүү яриа хэрэлцээрт нийтдээ 35 улс гарын үсэг зурсан. Ингэснээр хүйтэн дайны уур амьсгалыг зөөлрүүлж, Европ дахь энх тайван, итгэлцэл, хүний эрхийн хамгаалал гэсэн 3 чиглэлд яриа хэрэлцээрийг өрнүүлсэн нь энх тайван аюулгүй байдлын төлөөх яриа хэрэлцээрийн шин жишг болон тогтсон билээ. (1980-ад оны их үеэс эхлээд Монгол Ардын Хувьсгалт намын бүгд хурлуудаас Ааз нөхөн талын бүс нутагт хүчүүл хэрэглэх тухай гэсэн санаачлагууд гаргаад дараа нь тэрнийг нь ардын хурлаар батлаад ингээд энэ санаачлагыг хэрэгжүүлэх гэж оролдож байсан ийм зүйл байдаг. За ингээд 80 оны эхнээс ахуулаад энэ чиглэлээр нэлийн эрчимтэй гадаад бодлого явуулсан байдаг. За 1990 он гараад Монгол улс энэ бодлого хэрэгжүүлсэн хэвээрээ байсан. За бусад улсууд үндсэндээ Монгол улсыг зөвлөлбод улсын бүрэлдэхүүнд байсан одоо Төв Азийн улсуудтай нэг ятал Төв Азийн улс гэж үздэг ийм ерөнхийдөө номлолтой байсан. Анхны манай улс бол тухайн үед өөрсдөө зүүн хойд Азийн чиглэлд явуулах бодлогоо илүү эрчимтэй тодорхойлж тэр зүг рүүгээ одоо 1980 оны их үеэс хойш ханджсэн бодлогыг үргэлжлүүлэн барьж бид нар бол зүүн хойд Азийн одоо идэвхтэй гишүүн улс мөн гэдэг ийм байр суурьтай байсан. За энэ чиглэлээр бас л одоо байр суурьудаа батгах, нотлох ийм зүйлүүд ийм чиглэлээр 10 жил ажилласан байдаг. 8 оны 5 сар санагдана. Төв зүүн хойд Азийн аюулгүй байдлын одоо тогтолцоо Монгол улс шинэ Хельсинки гэдэг нэртэй ийм хурлыг, эрдэмшигний хурлыг олон улсын хурлыг зохион байгуулсан. За энэ эрдэмшигний хүрээлэн дээр хилэлцсэн үндсэн асуудал бол за Төв Азийнч төр, зүүн хойд Азийнч төр олон бүс нутгийн аюулгүй байдлын тухай асуудлыг ярихад Монгол улс өөрөө зуучлагч нэгт эсвэл газар нутгаа одоо тэр зуучлалыг одоо дөхөн болдог ийм талбар болох тийм ийм боломжийн тухай ийм боломж бол манайд байна. Тэгээ манай одоо судлаачид ингэж ярьж бичдэг байна гэдгээ танилцуулж бүс нутгийн эрдэмтэн судлаачдын дунд одоо хэлэлцүүлсэн ийм асуудал болсон. За энэ асуудал одоо манай Улаанбаатар шинэ Хельсинки гэдэг энэ томьёол нэлээд одоо сайшрагдсан гэж хэлмээр байна. За ингээд ер нь Азад тэр үед бол маш цөөхөн яриа хэлцээний эндэр байсан л да. Хятад байсан Бо форум гээд Сингапурт байсан Шанрила яриа хэлцээний форум гээд их цөөхөн байсан юм. За Монгол өөрийн гэсэн ийм одоо яриа хэлцээний эндэртэй болёо. Чом энийг одоо юу гэд нэрлэх вэ? За яаж эхлүүлэх вэ гэсэн ийм асуудал зэрэгцсэн байна. За би одоо яг тод санаж байна. Яг 2013 оны 3 сарын 30 хагас өдөр байсан. Амралтын өдөр. За энэ өдөр гадаад харилцааны яам дээр тэр тусмаа одоо миний өрөөнд бодлого төлөвлөлтийн газрын захирлын өрөөнд
бид 5 хүн цугласан юм. За энэ 5 хүн хэн байсныг ч одоо би санаж байна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх профессор байсан. Гадаад харилцааны сайдаар тэр үед Ловол сайд ажиллаж байсан. Ловол сайдын зөвлөх маш хот байсан. За манай тусгай өргөсгч элчин сайд Жаргал сайхны инх сайхан гоо байсан. Тэр үед олон талт хамтын ажиллагааны газрын дараагаар тулгаа ажиллаж байсан элчин сайд тулгаа. Ингээд миний би ингээд бид тавуулаа гадаад харилцааны яам дээр цуглаад энэ одоо яриа хэлцээний механизмыг эхлүүлье гэд тэгээд мэдээж энэ одоо Монгол улсынхаа нийслэлийн нэрээр Улаанбаатар зохиогдох учраас Улаанбаатарын яриа хэлцээ гэж нэрлэе. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ гэж нэрлэе гэж тавуулаа тохироод тэгээд одоо энэ яриа хэлцээний зорилго юу байх юм, оролцогчд нь хэн байх юм гэд ингээд анхныхаа одоо үзэл баримтлал концепцийг боловсруулад ийм одоо уулзалт болж исэн санаж байна. За мэдээж Улаанбаатарын яриа хэлцээ бол тэр үедээ бол цэвэр 2 дугаар сувгийн уулзалт. Эрдэмтэд экспертүүдийн уулзалт байсан. За ер нь цаашдын зорилго бол 2 дугаар сувгаас одоо 1.5 руу явах. Өөрөөр хэлбэл одоо цэвэр эрдэмтэд экспертээр нэмээд албаны хүмүүсийг бас оролцуулсан сувг нэмэх гэсэн ийм зорилго бол анхнаасаа бас тавьж исэн. Гэхдээ эхний 1-2 одоо уулзалтууд бол яах зарга байхгүй одоо эрдэмтэд экспертийн цэвэр 2 дугаар сувгийн уулзалт байсан. За мөн Улаанбаатарын яриа хэлцээг зохион байгуулагч гол байгууллага хэн байх вэ? За энэ дээр гадаад харилцааны яам өөрөө одоо шууд зохион байгуулж болохгүй. Яагаад гэвэл 1-р сувгийн уулзалт болоо явчихна шүү дээ. Төрийн байгууллага зохиох юм бол. Тийм учраас одоо тэр үед ерөнхийлөгчийн таван газрын дэргэд байсан санаад байна. Стратеги судлалын хүрээлэнгээ гол зохион байгуулагчаар одоо ажиллаулъя гэж ийм одоо шийдэл төрээд тэгээд анх дугаар одоо баг хурлаас эхлээд стратеги судлалын хүрээлэн гол одоо зохион байгуулагчаар ажиллаад явсан. Энэ баг хурлыг зохион байгуулахад нөлөөлсөн зүйлүүд гэвэл нэгдүгээрт Солонгосын хоогийг цөм эцгээс ангижруулах 6 татгалзээр мохортмол байдалд орж за бүс нутагт яриа хэлцээрийн шин өөр механизм шаардлагатай болсон ийм үе юм. За хоёрдугаарт Монгол улс 1980-ад оны эхнээс Аз номхон талаан бүс нутгийн орнуудад хандаж улс орнууд харилцан үл довтлох зэвсгэлэл үл хэрэглэх ийм санаачлагыг дэвшүүлээд хэд хэдэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бас энэ баг хурлыг зохион байгуулах сэтэл болсон юм аа. За өөр нэг асуудал гэвэл Монгол улсын гадаад бодлого бол инхий хэрэгжсэн нээлттэй олон тулгуурд гадаад бодлого байдаг. Энэ утгаараа бүс нутгийн орнуудаа ямар нэгэн зөрчил маргаан байхгүй найсаг харилцаатай ийм орон энэ орны өвд бүс нутагта ийм хурлыг зохион байгуулах боломж гэж бид харсан. Яг л зүүн хойд Азийн бүс нутаг бол бас улс орнууд хоорондоо нэлээд зөрчил ихтэй. Солонгосын хойгийн маргаан байна. Одоо бусад орнуудын хоорондын газар нутгийн маргаан, улс төрийн үйл ойлголцол гээд зүүн хойд Азад бол тийм бэрхшээлтэй асуудлууд олон байдаг нэг талаас. Нөгөө талаас зүүн хойд Азад хэрвээ инх тайвнаар одоо зэрэгцэн оршиж хоорондын хамтын одоо найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж чадах юм бол зүүн хойд Азад эдийн засгийн хөгжлийн маш их боломж байдаг. Яг л зүүн хойд Азийн орнууд энд бол байгалийн арвих нөөц баялаг байна. Эдийн засаг санхүүгийн, технологийн тийм ээ одоо хүн хүчний зах зээл ингээд маш их том багтаамж зүүн хойд Азад байдаг. Тийм учраас хамгийн гол нь зүүн хойд Азийн улс төрийн зөрчилтэй асуудлуудыг одоо инх тайван замаар шийдэх чухал байдаг юм аа. Тэгээд улс орнууд хоорондоо
маргаан ихтэй байдаг учраас бас тэр болгон би одоо нэгэндээ зочилж юм олон талын уулзалт яриа хэлцээр хийх сонирхол заримдаа бага байдаг. Монгол улс бол Зөв Хойд Азийн бүх оронтой найрсаг харилцаатай улс. Тийм учраас Монгол улс одоо олон талын уулзалт аюулгүй байдлын талаар хурал уулзалтуудыг хийж яа гэсэн санаачлагыг манай улс гаргасан. За энэ нь бол нэг талаас энэ оршиж байгаа бүс нутгийнхаа энэ их тайван сая хэлсэн тийм ээ. Энэ одоо эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийг урагшлуулахад өөрсдөөсөө хамаарх хувь нэмрийг оруулж байгаа нэг чухал алхам. За нөгөө талаас бол манай улс цэргийн биш улс төрийн дипломатын аргаар аюулгүй байдлаа хангана гэдэг ийм том одоо зорилготой улс шүү дээ. Тэр юу гэсэн үг гэхээр ерөөсөө л яг л энэ олон улсын хамтын ажиллагаанд өөрсдийнхээ хувь нэмрийг оруулж ингэснээрээ бусад орнуудын дэмжлэгийг авснаар Монгол улс аюулгүй байдлаа, бүрийн эрхт байдлаа бусдаар хүлээн зөвшөөрүүлж хамгаалуулж явахын одоо ийм явна гэсэн утга учиртай зүйл л дээ. Тэгэхээр өнөөдөр энэ зохион байгуулагдж байгаа Зөв Хойд Азийн орнуудын аюулгүй байдлын асуудлаар судлаачдын уулзалт бол бүс нутгийн орнуудын хооронд харилцан ойлголцлоо нэгтгэх их чухал талбар болж байна гэж ойлгож байгаа. Зарим үед бол албан шугамар гадаадын яамдын дипломатуудын тийм ээ засгийн газрын хооронд ярих бололцоогүй эмзэг асуудлуудыг судлаачдын хооронд илэн далангүй ярих боломжтой байдаг. Ингэснээрээ судлаачдаараа дамжуулаад улс оронд ойлголцдог. Тэгэхээр өнөөдөр энэ уулзалт бол их чухал арга хэмжээ болж ийн гэж бодож байгаа. За тэгээ стратегийн судалгааны хүрээлэн бол энэ хурлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байна. Энийн одоо хурлыг бол жил тутам ганц удаагийн хурал биш цаашдаа бол жил тутам тогтнолжуулж зохион байгуулах нь чухал юм а гэж бид үзэж байна. Монгол улсаас Солонгосын хойгийн асуудлыг тайван замаар шийдвэрлэх, бүгд наримдах ардчилсан Солонгос ард улсыг ганцаардуулах бус харилцаанд татан оролцуулах бодлогыг тууштай баримталдаг. Тийм ч учраас Улаанбаатарын гэрээ хэрэлцээ бүс нутгийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын чухал форум болон төлөвшсөн. Бид нар бол 6 талтай хэлцээний гишүүн байгаагүй гэсэн ч бол энэ үйл явцад бол бид нар туслах хэрэгтэй, оролцох хэрэгтэй гэдэг. Тэгэд ийм аюулгүй байдлын зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатар яриа хэлцээ санаачлал гаргасан чинь энэ хавьд их дэмжлэг авсан. Тэгээ бидний хувьд бол энийг эхлүүлдэг нь бол гол нь энэ бүс нутагт байгаа улсууд энэ асуудлаар аль нэг тийм дундыг барьсан улсад цуглаад байвал илүү их давуу талтай байж магадгүйгээд тэр санаа гаргасан чи тэр нь зөв болсон. Тэгэд энэ 6 улс энэ цөмийн засгийн асуудлаар энэ бүс нутагт ярих хэвээр 6 улс бүгдээр оролцож ирсэн. Ялангуяа Хойд Солонгос бол их цааргалж исэн боловч Монгол тэгэхээр тэм нааштай хандаад орж ирсэн. Has the dialogue actually lived up to the expectation? Partly yes, but partly no, I think, because of the lack of participation by North Korea is deplorable. I think everybody wishes stability on Korean Peninsula, and that's one thing a place like this can hugely contribute to. But it has not been realized this year. But I think it's important that you keep inviting, and there's a place to come. So I think that's the biggest accomplishment of this dialogue. 울란바토르 대화는 동북아 지역의 안보 문제와 이를 해결하기 위한 신뢰 구축 방안에 대한 논의의 장을 제공하고 있습니다. 따라서 매년 울란바토르 대화에 대한 참가국이 늘어나고 있고요. 특히 일본 정부는 울란바토르 대화를 북한과 직접 접촉하는 채널로 활용해 오고 있습니다. 몽골 정부는 꾸준히 북한의 참가를 독려하고 있지만 북한은 최근 한 번도 참석하지 않았습니다. 저는 북한과 남한의 한반도 통일을 원하는 하나의 학자로서 북한이 내년에는 꼭 참석해 주길 바랍니다. 그래서 저는 북한에게 왜 북한은 한반도 통일을 거부하고 한국 국민들을 적국의 국민으로 주민들에게 홍보하고 있는지 좀 묻고 싶습니다. Олон улсын аюулгүй байдлын орчин тогтворгүй хэвээр дэлхийн өнцөг булан бүрт дайн мөргөлдөөний аюул занал оршсоор байна. Байгаль цагуурын өөрчлөлтийн нөлөөг дэлхийн улс орон бүр мэдэрч хор өөрчлөхийг амссаар цардахлын аюул дөнгөж намжсан ч дахин хизээ хэрхэн нүүрлэхийг хинж таашгүй. Ийм ээдрээтэй үед Монгол улс олон улсын яриа хэрэлцээний талбар болохыг зорж хүч хэрэглэх бус
яриа хэлэлцээний аргаар зөрчилдөөнд асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай баримтлалсаар ирсэн билээ. За жилээс жилд Улаанбаатарын яриа хэлэлцээ хурлын маань одоо агуулга, цар хүрээ, оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Өмнө нь бол зөвхөн эрдэмтэн судлаачид бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, тулгамдж байгаа асуудлууд, сорилт бэрхшээлийн талаар эрдэмтдийн түвшинд санал бодлоо одоо уралдуулдаг байсан бол энэ маань 1.5 суваг буюу одоо эрдэмтэн судлаачид за тэгээ засгийн төлөөлөгчд гэдэг ингээ юм холимог хэлбэрээр зохион байгуулагддаг болсон. За оролцогчдын тоо энэний хараар нэмэгдсэн. Одоо сүүлийн жилүүдийг харж байхад бол дотоод гадаадын нийлсэн бараг 250 орчим эрдэмтэн судлаачид засаг төрийн төлөөлөгчд ингээ оролцдог болж байна. Зөвхөн 100% Азийн аюулгүй байдлын асуудал гадна за ер нь дэлхийн нийтэд тулгамдаад байгаа сорилт бэрхшээлүүд, аюулгүй байдлын асуудлууд юу байна? Ямар сорилт бэрхшээлүүд тулгараад байгаа? Энээс гарах гарц зам юу байна гэдгийг ингээд санал бодлоо нээлттэй илэрхийлж одоо ийм яриа хэлэлцээ нээлттэй эндэр болсон. Энүүгээрээ манай Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын баг хурлын бас нэг онцлог бүх оролцох талуудад нээлттэй. Well, first, I want to congratulate UB Dialogue for achieving 10 years, its 10th anniversary. It's quite a milestone and really commendable. And it's really unique in this region as a platform for cooperation and collaboration on key issues. We have, for the past 4 years, been organizing panel discussions on energy cooperation in Northeast Asia. All the Northeast Asian countries are also ESCAP member states, and so we try to represent them all equally and talk about how there are opportunities for energy cooperation to enable more secure, efficient energy transition, not only in Northeast Asia, but also beyond. The UB Dialogue has been a really important platform for us for this particular discussion because we not only get to bring together relevant stakeholders from across Northeast Asia, but we get to interact with stakeholders who cover many different other sectors. And so having the opportunity to present ideas and hear feedback and inputs from a broader range of stakeholders beyond just the energy sector is both unique and really important, and for us has been extremely valuable. Ultimately, we'd like to see more collaboration within Northeast Asia on energy issues. And we think over the past 4 years, we've seen more and more engagement on this topic and a recognition that it is a topic that not only serves narrow issues like energy transition, but one that can also serve broader issues like economic and social development. 2014 оны хуралд газар зүйн байрлалаараа зүүн хойд Азад шууд хамаарах Монгол улс, Орос улбаны улс, Бүгд найрамд Хятад улс, Япон, Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд харилцсан Солонгос ард улс гэсэн 6 орноос гадна Америк нэгдсэн улс, Их Британи, Герман, Нидерланд зэрэг нийтдээ 10 орны 35 эрдэмтэн судлаач нар оролцож байсан. Харин 2024 оны хуралд 30 гаруй улс, олон улсын арбаад байгууллага, гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд, Монгол улсын төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаач зэрэг дотоод гадаадын нийтдээ 200 гаруй төлөөлөгч оролцож байв. Өнөөдөр Улаанбаатарын яриа хэлэлцээр нь бүс нутгийн энх тайвны төлөөх яриа хэлэлцээрийн томоохон талбар болж аль хэдийн 10 дахь удаага зохион байгуулагдаад байна. Good morning all, excellencies, distinguished participants, ladies and gentlemen. It is my great pleasure to welcome you. За нуур амгалан бол нуус амгалан гэдэг юм Монгол ардын зүүр үг байдаг. Бүс нутгийнхаа энх тайван аюулгүй байдлын үйлсэд бас өөрийн хувь нэмрээ оруулах, асуудлыг эв зүгээр яриа хэлцээний замаар зохицуулах зорилгынхаа үүднээс Монгол улс зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлцээ яг одоо өрнүүлэх энэ санаачлагыг бол анх дэвшүүлсэн. За Улаанбаатарын яриа хэлцээ нь манай улс өөрийн аюулгүй байдал тусгаар тогтнолоо улс төр дипломатын аргаар хангах эрмэлзлийн илэрхийлэл төдийгүй манай бүс нутаг за дэлхийн дахны аюулгүй байдал энх тайван итгэлцэл ойлголцлыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцогч болсны бас нэг тод илэрхийлэл жишээ гэж одоо бахархалтайгаар хэлж болно. За бүс нутгийн орнуудтай бүгдтэй бид найрсаг харилцаатай. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бүх улс оронтой бол дипломат харилцаа тогтоох зорилттой амжилтаа хэрэгжүүлсэн. За энхийг эрхмэлсэн бодлоготой нутаг дэвсгэрээ зүмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж олон улсын эрх зүйн одоо үндэстэй болгон баталгаажуулж ирсэн зэрэг хүчин зүйл тодорхой амжилтууд нь биднийг инхүү олон улсын үйл хэрэгт санаачлагч идэвхтэй оролцогч байх боломжийг одоо бүрдүүлж бий болгосон. Цаашд Монгол улс Улаанбаатарын яриа хэлцээг зохион байгуулахад аль нэг улс
нэг талын эрх ашигыг илүү тавихгүй, оролцогч талуудын саналыг хүндэтгэж, бүс нутагт инх тайван доктортой байдлыг хангах урт хугацааны зорилт дэвшүүлэн өргөн хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх үндсэн дээр явуулах. За олон талдаа үр бүтээлтэй яриа хэлцээний талбар болгох чиглэлд илүү идэвх чармаалт гаргаж ажиллах болно. За өнөөдөр олон улсын харилцаа, геополитикийн орчинд өрнөж байгаа эдрэтэй үйл явдлууд, за зарим тодорхойгүй байдал, энэхүү санаачлалаа үргэлжлүүлэх яриа хэлцээний сувгийг бас нээлттэй байлгаж, талуудын оролцоог хангахын чухлыг бас харуулж байна. К настоящему моменту Улан-Баторский диалог стал очень важной инициативой Монголии, которая вносит очень большой, по моему мнению, вклад в формирование и поддержание долгосрочной стабильности и мира в Северо-Восточной Азии. Здесь я бы хотел сделать особый акцент именно на слове «диалог». Почему? Потому что в последнее время мы сталкиваемся с целым рядом вызовов, связанных с тенденцией к фрагментации глобальной безопасности, политики, экономики. Несмотря на то, что эта тенденция во многом связана с политикой Запада в первую очередь, она, к сожалению, находит свои проявления и в нашем регионе, в Северо-Восточной Азии. Именно поэтому развитие таких инициатив, одной из которых является Улан-Баторский диалог, одной из наиболее значительных таких инициатив, это, как мне кажется, тот магистральный путь, которым нужно двигаться для того, чтобы преодолевать вот эти вызовы. Здесь я хотел бы еще особо поблагодарить и Министерство иностранных дел Монголии, и Институт стратегических исследований, как основных драйверов, вдохновителей и организаторов этой платформы, в рамках которой можно совместно вырабатывать общие подходы к обеспечению долгосрочной безопасности и стабильности. 我们都知道东北亚的区域在安全形势方面呢还是比较尖锐的，比如朝鲜核问题，包括呢国家之间的双边的一些领土问题、历史问题等等，那存在一些对抗。那么乌兰巴托对话自启动以来，实质上呢它就是定为一个非传统的这样的一个对话平台，那么它表现的是第二轨外交，也就是说呢，非官方的、非正式的，但是呢，有政府，同时呢又有学者，包括呢其他一些领域的人积极参与，所以呢对整个的地区安全局势具有一个缓和的作用。 Энэ олон улсын баг хурлын маань бас нэг ач холбогдлоос бас ярих хэрэгтэй, бас үр дүнгийн дурдах хэрэгтэй. Үүнүүд бид зөвхөн аюулгүй байдлын асуудал дээр төвлөрч сан солилцдог байсан бол одоо цаг үетэйг нийцээд зөвхөн одоо энэ асуудлаасаа гадна одоо уур амьсгалын өөрчлөлт түүнтэй холбоотойгоор энэ манай бүс нутагт тулгарч байгаа сорилт гэдэг юм. Энэ олон зүйлүүдийг ярьж байна. Дээр нь эрчим хүч, бас олон талд хамтын ажиллагаа гэдэг цугларч байгаа улс орнуудын зөвсөл идэвхтэй ярьж байгаа. За нэгдүгээр сувгийн ач холбогдлын талаар бас гадаад харилцааны яамнаас тодтогч хэлмээр байна. Энэ оны хувьд бол анхудаа энэ яриа хэлцээний механизмд оролцож байгаа 6 улс байна. 3 бүсийн 6 улс анхудаа энд бас сорьхож орж ирлээ. Энд бол би Эмират, Оман гэх Булангийн орнуудыг дурдмаар байна. Хорват, Исланд гэдэг Европын орнуудыг дурдмаар байна. Казахстан, Туркменстан гэдэг манай Төв Азийн орнуудыг бас дурдмаар байна. Тэгэхээр энэ удаа болж байгаа 10 дахь удаагийн баг хурлаар 5 сэдвийн хүрээнд бас салбар хуралдаан болж байгаа. Энэ бол аюулгүй байдлын тулгарч байгаа сорилт, олон талт хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт гэдэг 5 сэдвээр ингэ ярьж байгаа. Тэгэд энэ жилийн хувьд бол 10 дахь удаа болж байгаа энэ арга хэмжээ нь илүү юм үр дүнтэй, илүү өргөн хүрээг хамарч чадвал бид их таатай байна. Я, конечно, могу сказать, что с экспертно-аналитической точки зрения у UBD невероятно светлое, яркое будущее. Сейчас главное продолжать эту инициативу, не останавливаться, потому что действительно, как я говорил, здесь сверяют часы представители из разных регионов. Несмотря на то, что Монголия имеет геополитически 2 соседей, то Улан-Баторский диалог показывает, что очень много, что UBD, да, по участникам география намного шире. Поэтому я
не сказал бы, что у меня есть какие-то рекомендации, как улучшить. Я уверен, что уважаемые монгольские коллеги лучше меня знают. И я просто хотел бы пожелать вам продолжать с тем же напором, с тем же, с этим, желанием объединить, усилить, интеллектуально подкрепить наши, скажем, усилия таких стран, как Монголия, таких стран, как Казахстан, в, скажем, налаживании, укреплении мира. Хватит, нам войны вокруг везде, сейчас конфликты происходят, и учитывая, какой вклад делает UBD, желаю вам не останавливаться. Энэ удаагийн хуралдааны бүтцлээрээ бид юу оруулсан гэхээр бүс нутгийн хамтын ажиллагаа буюу Төв Аз, Зүүн Хойд Азийн улсыг Монгол улс нэг өсөндөө холбох цэгээ гэдэг утгаараа бид бүс нутгийн хамтын ажиллагааны нэг хуралдаан нэмж оруулсан. Тэгэхээр энэ хуралдаан дээр Төв Азийн 5 улс байгаа, Зүүн Хойд Азийн 6 улс байгаа. Энэ улсын төлөөлөгчнөр цаашд яаж хэрхэн хамтран ажиллах, хоорондын хамтын ажиллагаагаа юу гэдгийг digital connectivity дэд бүтцийн хувьд яаж хамтран ажиллах уу? Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд ямар механизм байж болох уу гэдэг асуудлаар саналаа солилцсон байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд үр дүнтэй. Цааш бид нар улсын чиглэлээр яая хамтран ажиллая. Цааш энэ хуралдаанаа Улаанбаатар яриа хэлсэн хуралдаан нэг хэсэг болгоё гэдэг асуудыг үндсэндээ тогтсон байж. Дэлхийд дахин бүс нутаг болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдалтай холбоотой олон маргаантай шийдвэрлэгдээгүй асуудал тулгарсаар шинээр урган гарч ирсээр байна. Эдгээр асуудал нь эрдэмтэн судлаачдын хувьд судалгааны чухал талбар бөгөөд олон улсын болон бүс нутгийн доктортой байдалд ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү олон улсын баг хурлыг хийснээр санал бодлоо нээлттэй солилцох, харилцан ойлголцтыг бэхжүүлэх явцад судалгаа шинжилгээний ажлын нэгдлийг хангах нь бүс нутгийн болон дэлхийн нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой юм. Улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дан ганц үндэсний эрх ашиг төдийгүй бүс нутгийн болон дэлхийн нийтийн эрх ашиг олон улсын хамтын нийгэмдхийн зохицуулттай нэгт уялдаа холбоотой өргөн хүрээний асуудал байдаг. Зүүн Азийн хувьд аюулгүй байдал, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, эрчим хүч зэрэг олон чиглэлээр хэрэлцэх шаардлагатай асуудлууд байсаар байна. Энэхүү бүс нутгийн төвөгтэй байдлыг тайван замаар шийдвэрлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх яриа хэлэлцээ нь бидний ирээдүйн энх тайвныг баталгаажуулахад бас нэгэн чухал алхам болох юм. Тийм ч учраас жилд нэг удаа цуглахдаа бүс нутгийнхаа тулгамдж байгаа бүхэл асуудлыг хамтдаа хэлэлцэх талбар болж өргөжж байгаа нь энэхүү 10 жилийн хугацаанд салбар хэрэгцүүлгүүд илүү олон чиглэлд өргөн хүрээнд хөндөгдөж байгаагаас харагдаж байна. More competitive and unpredictable world, keeping such a dialogue as the UBD is a real challenge because you have to cope with the new trends, to be able to identify and to the new security challenges and to slightly modify the core business of your forum. That has been done since the very beginning, focused on Korean Peninsula, step by step. But I think that we could easily develop maybe on new domains such as cyberspace, or maybe a more accurate framework, which is counter-proliferation, which is really a very important point regarding to the interconnection between European and Indo-Pacific theaters. The other suggestion I could share would be to open to non-traditional security issues, to transnational crime organizations, which is really a good way to strengthen cooperation between nations, either in Central and Northeast Asia, as it is the case elsewhere around the world. I think Ulaanbaatar Dialogue is one of the prominent kind of regional kind of, or conference that most of the international and the regional kind of stakeholder would love to participate. And what we have seen is, there is a kind of similar level of kind of
the dialogue that has been organized, we know as Shangri-La Dialogue in Singapore, Rajina Dialogue in India, and the Ulaanbaatar Dialogue, that what Mongolia is doing for the past over the decade has contributed significantly to raise the issue, especially on the Northeast Asian security. And what we have seen coming from Geneva also, we wanted to participate in this dialogue before as well. And actually one of my colleagues participated a couple of years ago as well, and it gained a lot of prominence in Geneva as well, that this dialogue is something that we need to capitalize by promoting the perspective from the Europe as well, and that is something we want to capitalize as well. But at the same time, as I said earlier, Ulaanbaatar Dialogue is a kind of a regional platform that looks into the broad area of issues and has contributed significantly raising the issues both at the regional level but also at the international level. Монголчууд эрт дээр үеэс бүгдээрээ хэлэлцвэл буруугүй хэмээн яриа хэлэлцээ хүчирхийллээс өрчлөн сэргийлэхийн чухлыг аман зохиол хэл зүгэндээ сануулсаар ирсэн. Ингэж ядуул ямар ч хүчирхийллээ сэргийлнэ гэж итгэдэг. Энхийг эрхэмлсэн идэвхтэй олон талт гадаад бодлогын хүрээнд өнгөрсөн зууны дунд үеэс тодорхой санаачилгуудыг ч олон улсад хандан гаргасаар ирсэн. За энэхүү Улаанбаатарын яриа хэлцээ 10 удаага болж байгаа нь манай улсын олон улсын яриа хэлцээний талбар болох 1960 80-аад онд хөсч мөрөөж байсан энэ том зорилгын бодит илэрхийлэл болсон гэд бид эргэлзэхгүй байдаг. Ялангуяа Улаанбаатарын яриа хэлцээ бол өнөөдөр Шангрила, Мюнхний яриа хэлцээ, Владай, Шаншан зэрэг дэлхийн томоохон яриа хэлцээтэй нэгэн адил судлаачдын гадаад хэргийн яамдын календар дээр байдаг ийм арга хэмжээ боллоо. Ялангуяа 6 сард Монголд Улаанбаатарын яриа хэлцээ болно гэдэг энэ хүлээлт бол аль хэдийн бий болсон гэд бид эргэлзэхгүй байдаг. За Улаанбаатарын яриа хэлцээний цаашд ямар байдлаар төлөвшөх гэж байна гэдэг талаар товчхон яриул. Нэгдүгээр Улаанбаатарын яриа хэлцээ ялангуяа Төв Аз болон Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны том талбар холболтын цэг болох юм магадлал гэж байна. За мөн зөвсмөрүүлдөөний сөргөлдөөнтэй байгаа, зөрчилтэй байгаа улс орнуудыг уулзуулдаг зөвхөн Зүүн Хойд Азийн бус мөн Евраз, Европт зөвсмөрүүлдөөнтэй байгаа талууд манай улсад ирж өөрсдийн асуудлыг ярилцах юм бодтой боломжийг олгодог ийм талбар болж харагдаж байна. Цаашдаа Улаанбаатарын яриа хэлцээ зөвхөн аюулгүй байдлын асуудал биш, бүс нутгийн тулгамдсан шинээр гарч ирж байгаа асуудлуудыг хэлцдэг ийм талбар болно гэж бид эргэлзэхгүй байна. Инх тайванч үзэл баримтлал хийгээд инх тайвны төлөөх олон улсын хүчин чармайлт нь дан ганц дайн тулаан зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг үнд зүйлсийг хамгаалах соёл сэтгэлгээ ёс зүйн үн төвийг түгээн дэлгэрүүлэхэд гүн гүнзгий улбаамаар үлдээдэг хүлээ. Улаанбаатарын яриа хэлэлцээ энэхүү үнд зарчмыг Зүүн Хойд Азийн орнуудаар дамжуулан дэлхийд таниулж олон улсын итгэлцлийн гүүр болон оршсоор байна. Улаанбаатар бол зүгээр нэг нийслэл биш. Ойлголцол итгэлцлийн талбар болон хувирч байна. Учир нь ойлголцол хизээж ороочдгүй.